чиг. За мөргөлийн цөм гэсэн залбирлынхаа 3 дугаар хэсэг рүү оръё. За тэгсэн. Тэдэнд бүгдд нь хандаж хэн миний араас дагахыг хүсэн тэр хүн өөрийгөө үгүйсгэж өдөр бүр загалмаагаа үрч намайг даг гэж. Энэ юу гэсэн үг юм бэ гэхээр тэр хүн өөрийгөө үгүйсгэн гэж. За энэ бол маш чухал үг. Тэгэхээр өөрийгөө үгүйсгэх. За энийг юу гэж ойлгох? Тэгэхээр энгийн энэ дэлхийн ойлголтоор бол одоо чинь би царай муутай тийм ээ. Дандаа энэ материалын талаас би царай муутай. За би намхан өндөр тийм үү? Тэгээд намхан гэн борл гэн ерөөсөө за тэгээд энэ хамар өндөр нам онгор гэх мэтчлэнгээр ингээд дандаа гадна биеийн төрхөөр энэ өөрийгөө нэгдүгürt үгүйсгдэг. Энэ бол хамгийн том юм да. Надад дотор байгаа сатан, диавол. За сатан, диавол гэж юу хэлж байгаа юм гэхээр энэ надад нэг саад болж байгаад юм. Эсрэг үзэл бодлоо. За тэгээ мөн өөрийнх нь чадварын тухай бас өөрийгөө үгүйсгэх шүү дээ. Би боловсрал багтай. Тийм үү? Би бодохтой муу. Одоо хүмүүс тэгдэг шүү дээ. Би бодохтой муу. Тийм ээ? Эсвэл би англи хэл мэддэггүй маа. Би энийг ерөөсөө чаддаггүй маа гэдэг юм. Энэ бол дандаа өөрийнхөө үзэл бодлын нөгөө хаалттай ертөнцид орцсон байгаа хүмүүсийн үг гэдэг юм. Энэ бол өөрийнхөө үзэл бодлын хаалтанд орцсон хүмүүс. Хаалт буюу одоо үндсэндээ монголчууд энийг юу гэдэг юм? Юмд хоригдоод ийн гэдгийг ч одоо шорон гэдэг шүү. Өөрийнхөө ингэж хаачдаг. Гэтэл бурхан чамд хязгааршгүй тийм агуу хайрыг өгч чамд маш их чадварыг өгсөн, чамд маш их боломжийг олгосон. Чамааг л өөрийнхөө хамаг чадлаараа чамааг урлан гоё гэж бүтээсэн баг. Тэгэхээр одоо энэ гоо сайхны косметик хаалганд орж байгаа хүмүүс бол өөртөө итгэлгүй хүмүүс тэрэнд орж байгаа юм. Өөртөө итгэлгүй. За тэр ингээд нүдийг давхраатай болгочих юм бол бүх ажил үйлс нь бүтэх юм шиг. Гэтэл тэр чинь өөрийнхөө бурхны бүтээсэн бүх эвэр байгаа тэр биеийг чи тэгж гадны эмс хөргөж өөрийн биш болгоно гэдэг чинь чи бурхны эсрэг гэмт хэрэг хийж байгаа. За тэгэл энэ өөхөөс оруулах гин хөмсөх шүүлнэлг нь тийм ээ. Гэл янз бүрийн зүйлс байна штэ. Хамраа өндөрсгөн гин энэ бол өөртөө итгэлгүй хүмүүс юм шиг. Яагаад гэвэл бурхан чамайг хамаг гоёр чинь бүтээсэн. Тэгээд чиний тэр царай муу гэж юу хэлдэг. Өөрөөр тэр хэлбэр дүрс чи хэзээч хинтэж дэлхий дээр чиний нүүрний хэлбэр, нүдний өнгө, чиний нүдний хэлбэр, нүүрэн дээр байгаа нүд, ам, хамар, хөмсөг, хамарны чинь харьцаа хаан чинтэйч давтагдчихгүй. Гайхамшигтгээ цор ганц бүтээл бол та байхгүй юу бурхны. Тэ чи магадгүй өндөр байвал чиний хувьд бас асуудал байх гэдэг учраас бурхан чамайг тэгж тийм хэлбэр бүтээсэн байх те. Тэгэхээр энэ бол ерөөсөө чи ямар нэгэн гоо сайхны хаалганд орж байна гэдэг чинь бурхны эсрэг. Айхтар ажил байгаа. За чадварын хувьд би ерөөсөө чаддаггүй гэж. Тэгвэл энэ ертөнцид юм чадаад байгаа хүмүүс чи яасан юм? Эхээс гарахтаа тэдгэрийг чадаад гарчиг нь ойлгомжтой шүү дээ. Гагцгүй тухайн үйл ажиллагаанд тэр хүн хэр зэрэг зүрх сэтгэлээ зориулж хэр зэрэг төвлөрч чадаж байна. Хэр зэрэг энэ маань хэрэгцээтэй юм бэ гэдгийг бол энэ мэдчих байгаагийн шинж. За тэгээд энэ дээр дахиад ярихад ер нь би ерөөсөө чаддгүй юм чинь ном сурахгүй шиг. Тэгэл биеийн хүчний ажил хий гэдэг тийм ээ. Гэтэл ийм нэг үг багш
нь ярих дуртай. Хүссэн ч хийж болохгүй. Үйлдэл. За энэ үйлдэл сэтгэл зүгээрээ байж болно. Хийж болохгүй үйлдэл гэж байдаг. Бас хүсээгүй чи заавал хийх ёстой. Бас үйлдэл байдаг. За энэний цаана юу гэсэн үг юм? Энэ яг юу хэлээд байгаа юм гэж. Чи одоо хийхийг хүсээд дээ шүү дээ. Тэгэхээр хүссэн болгоно хийж болохгүй. Зугаалмаар байна, тийм ээ? Партид очимоор байна. За тэгээ жоохон алкогол төлөвийн зүйлсийг бас уумаар байна, тийм ээ? Гэхдээ тэгээд энэ чи 18 наснд хүрээгүй бол чи алкогол агуулсан зүйлийг ууж болохгүй, худалдаж болохгүй, тийм ээ? 21 нас хүрээд за 25 нас хүрээд эн чин цаана нөгөө бие физиологийн хөгжлөөс гадна чиний оюун ухамсарын хөгжлийн төвшөнд тэрний цаана явагдаж байдаг. Яагаад заавал 18 насыг сонгоод авсан? Яагаад 21 наснаас хойш согтуурлахундаа хэрэглэх болсон, тийм ээ? Яагаад 18 нас хүрээд иргэний паспорт өгöd байгаа гэдэг чинь чиний оюун санааны төвшөнд чи төлөвшлийг олж авч байгаа юм. Өөрөөр хэлбэл чи зөв долгион цацрагж чадах, зөв шийдвэр цацрагж чадах ийм төвшөнд хүрээд байгаа. Тэгэхээр би энийг л хүсээд өстэй, би энийг л хиймээр байна гэдэг ингээл өдөр болгон заашгүй чи өөрөө хүн байхын тулд хийх ёстой үйлдэлүүдийг хийхгүйгээр зөвхөн тухайн үеийн чиний нүдэнд харагдаж чихэн сонсогдсон толгойд орсон оюун бодолтой удирдагдаад байвал чи хинч биш болж байдаг. За энэний эсрэг чи хүсээгүй чи яах ёстой? Заавал хийх ёстой үйлдэл гэдэг чинь. За хүсээгүй тэгэхээр хүн болгон математик бодохыг хүсдэггүй. Тэгээд энэ одоо монгол хэл хийхийг хүсдэггүй. За хүмүүс бас хөдөлгөөн хийхийг хүсдэггүй. Гэвч чи хүн юм чинь заавал өдөрт энэ биеийн агшид сунгалтын төлөө чи анхаарал тавьж чи сонголт хийж явах хэрэгтэй, дасгал хийж явах хэрэгтэй. За чи хүн юм чинь бусдад саад болгож амьдрахгүй тулд чи заавал өөрийгөө хөгжүүлэх ёстой. Өдөр болгон чи өөрийгөө хөгжүүлэх ёстой. Өдөр бол өөрийгөө хөгжүүлэхгүйгээр залхуу хүрээд байна, би хүсэхгүй байна гэд ингээд насандаа хийх ёстой юм хийхгүй болно. Тэр тэгээд чи нөгөө талархалтайгаар залбирч амьдрч чадахгүй болчихж байгаа юм. Тэгээ энийг монголчууд ингэдэг штэ. Насны багад эрдэм сурах. Багад эрдэм сурвал нэн сайн гэдэг байгаа штэ. Нарны эртэд. Тэгэхээр насны багад эрдэм сурвал гэж. Гэтэл одооны хүүхдүүд эцэгхүүд маш их даалгавар өгч байна, ядрааж байна. Үгүй ахгүй тийм ээ. Чинь амьдралын зөв хөвшил чинь тэр хүүхд өдөрт гүйж хараач хөдлөх ёстой. Тэр хүүхд заавал оюун ухааны хоол идэх ёстой. Заавал орчныхаа хүмүүсийг хайрлаж янз туслах ёстой. Өөрийнхөө төлөө өөрөө бас үйлдэл хийж явах ёстой. Тэгэхээр энэ бол дийлэнхтэй хүсээгүй ч заавал хийх ёстой ажил чинь байж байгаа. Өөрөөр хэлбэл хүссэн ажлыг чи эсрэг байж байгаа. Хүссэн ч хийж болохгүй ажлыг чи эсрэг байж байгаа. Тийм учраас энэ хүн өөрийгөө үгүйсгэн гэдэг үг чинь юу гэсэн үг юм гэхлээр за би энийг хүссэн ч хийж болохгүй юм байна шүү. Миний оюун бодлын төвшин материалын төвлөл дээр байгаа юм байна. Төр зуурын зугаа цэнгэлийн төвшөнд байгаа юм байна. Би зөвхөн өнөөдрөөрөө бодоод байгаа юм байна гэж. Ингэж бодож чадвал чи өөрийгөө үгүйсгэж чадаж байгаа юм. Чи өөрийгөө л үгүйсгэнэ. Түүнээс биш хүнийг өөр хүн үгүйсгэх ёсгүй. Үгүйсгэж чадахгүй. Гэтэл хүмүүс намайг энд юу гэж хэлэх бол одоо би тэрний төлөө л ингэж ийм хувц өмсчин гадаа хүйтэн ч хэлсэн
жишээ нь залуу хүмүүс заавал залуу хүмүүс гэж нэвсэс юм өмсөл гэж байдаг. Гэтэл тэр нэвсгэр юм дотор чинь тэр хүнд улаан хадгалах чадвартай хувцас өмсөжсэн байж болно. Тэр хүн өөрийн биеийн онцлогтой тохирсон биеийн дамар аюулгүй гадаад цасан талтрахгүй аюулгүй гутал мутал юм өмсөн байж болно. Гэтэл залуу хүн байж хавтгай уртаа хөгшин хүн шиг юм өмслөө. Гэх мэтлэн ингэж хүн үгүйсгэхлээр чи тэр үгүйсгэлд нь тохирох гэж хичээдэг. Ингэхлээр чи буруу талаар өөрийгөө үгүйсгэд эхэлж байгаа юм. Чи өөрийнхөө эрх ашигын төлөө өөрийнхөө сайн сайхны төлөө чи хувцлаж чадахгүй чамаа гаднаас харж байгаа хүмүүст чи гоё харагдах гэж чи хувцас сонгож. Гэтэл тэр хувцас чинь чамд таагүй байгаа шүү дээ. Чинь ачаа ихтэй явах юм бол чамд өсгөтэй гутал бариу хувцас за тэгэл энэ бол чамд бүр хэцүү шүү дээ. Гэтэл чи яагаад тэрийг өмссөн гэхээр гаднаас харж байгаа хүмүүс таалагдах гэж. Тэгэхээр энэ өөрийгөө үгүйсгэнэ гэдэг чинь хоёр төрлөөр болоод байна шүү дээ. Бусдад таалагдах гэж өөрийгөө үгүйсгэх юм бол чи эсрэг талаар сөрөг бодлоор чи өөрийгөө зовоож өөрийгөө сорилтонд оруулж байна гэсэн. Харин насны багад эрдэм сурвал нэн сайн гэдэг шиг за би хүсээгүйч байсан би энийг заавал хийх л ёстой байна да гэж ингэж ухамсарлаж чадчихвал чи өөрийгөө эергээр үгүйсгэж эхэлж байгаа. За өөрийгөө үгүйсгэд ингэж ирэхлээр чи цаашаа нөгөө зөв гарцаа олж эхэлж байгаа. За би тэгвэл ингэх ёстой юм байна. Энэ хүмүүс ингэж хийгээд энэ хүүхдүүд ингэж сураад байгаа учраас би ч бас дутхгүй сурах ёстой юм байна. За тэр хүүхэд гэртээ аав ээжтэй туслаад хоол ундаа игээд дүүнрээ асраад байгаа юм байна. Тэгвэл би бас адилхан хийх ёстой юм байна гэдэг. Гэтэл чи одоо маш гоё ажилласан, гэр орноо цэвэрлэдэг, хоол ундаа хийдэг, гэрийнхэн өдөр тутмын амьдралыг зөв залгуулахын төлөө гэр амтай тийм хөвгүүд ээждэг. Гэтэл тэрийг хүмүүс дийлэнхтэй юу гэдэг гэхээр авгаа аятай, эмэгтэй хүн аятай, охин аятай зан гаргаад чи гэж ингэж хэлдэг. Тэгэхээр энэнд за намайг эмэгтэй хүн шиг гэдэг юм байна гэд ингээд гэр орныхоо асрах гэртээ үгүйцэтгэх үүргээ чи умартах юм бол чи өөрийгөө эсрэгээр үгүйсгэж. Харин үгүй энэ хэд ингэчил би ингэх ёстой юм штэ. Тэгээ би энэ эдэг асарч ингэж хоол ундаа ээж гэртээ тусалснаар би аав ээжтэй тусалж гэрийнхээ орлогыг нэмэгдүүлж байгаа юм байна. Гэрийн орлого нэмэгдэх юм бол миний сургалтын зардал, миний сурахад хэрэгцээтэй сургалтын хэрэглэгдэхүүнийг авахд надад хэрэгтэй юм байна гэж харж чадж байгаа чи өөрийгөө эергээр үгүйсгэж байгаа. Ингээд бурхны хаанчлалд орно. Бурхны хаанчлалд орно гэдэг чинь бурхан бидэнд энэ дэлхийд амьдрахад шаардлагатай бүхэл зүйлсийг бүр тэр битгээр бидэнд зориулаад хот балгад тасхдыг байгуулсан байдаг. Гагцхүү бид бурхны тэр итгэлд орж бурхныг даган залбирхал юм бол бидэнд гайхамшиг хэрнэ. Тэгэхээр бурхан бол бидний үнэхээр түүнд бидний ганцхан итгэлээ өгөөд амьдралын жолоогоо бурханд өгсөн байхад бидний бүх асуудлыг бурхан гайхамшиг болгон хувиргадаг. Би бурханд итгээд одоо 20 жил болж байна. Үнэхээр би ингээд бурхны үгийг ингэж уншиж сууж ингэж байх надад үнэхээр аз жаргалтай. Маш гоё байдаг. Би одоо ингэж өөрийгөө өгөөсгөө за бурхан минь та мэднэ та намайг энэ тэнд би хүн лимч өвдөн штэ тэгээд энэ тэнд өвдөхөд за бурхан та намайг бүтээсэн чинь та намайг энэ эрт дэлхийн 3D хогоос илүүгээр та намайг 5 6 7D-гээр харж байгаа. Тийм учраас та хаана таны ариун сүнс хэрэгтэй байж миний дотор байгаа сатааны үйлдэлийг устгах чадах нь та түүнийг та устгаж өгөөрэй гэж ингэж би бурханд талархан залбирдаг. Тиймдээс би одоо 20 жил бас эмнэлгээс хол явж байна. Эмнээс хол явж байна. Бурхны бүтээсэн сайхан хоол байгалаараа хоол хүнсийг идэж уухад тэр тааламжтай сайхан байна. Ингээд та бүхэн бурхны хаанчлалд орох ариун сүнс дүүрэн байх болтугай гэж ерөөн залбирая. Амен.